Тэгээ ер нь бол бид нар бүгдээрээ мэдж байгаа жил болгоны үндэсний аудитын газрын тайланд угаасаа энэ хөрөнгө оруулалтын төслүүдийн гүйцэтгэл бага хувьтай тэгээд ялангуяа аудитын газраас өгсөн зөвлөмжийн хувь маш бага гардаг. За энэ удаад улсын төсвийн хөрөнгөөр өмнөх онууд ажил эхэлсэн боловч төсөв төртөг нэмж байгаа барилга байгууламжийн төсвийн аудитын дүгнэлтийн талаар бид нар ярьж байна. Сая хэллээ 145 төсөл арга хэмжээний төсөв дүртгийг аудит хянаад 31.5%-тай буюу 163.1 тэрбум төгрөгийн нэмэгдэл нь төсөөлтийн шаардлагад нийцээгүй төсөл арга хэмжээ байна гэж штэ тий. Тэгэхээр та нар ингээд зөвлөмж гаргацдаг ийм зөрчил дутагдал жил бүрт маш тогтмол одоо давтагдж байгаа. Энэ дээр та нараас гадна өөр ямар байгууллага ер нь яаж энэ гаргаж байгаа зөвлөмж дүгнэлтийг чи хэрэгжүүлдэг болох вэ? Энэ тал дээр танай байгууллагын санал юу байна? За хоёрдугаарт нь үүнтэй ч холбогдоод ер нь жилийн үндэсний аудитын гаргаж байгаа тайлантай ч холбогдоод энэ гаргаж байгаа зөвлөмжийн хэрэгжилт маш сул байсаар ирсэн. Магнит сүрэн дарга бол саяхан томилогдсон. Одоо томилогдоод хэдэн сар болчихоо. Түүнээс хойш та өөрөө юу хийв, ямар ахиц өөрчлөлт байна гэж харж байна. Энэ тал дээр бас хийж байгаа үйл явцтай танилцъя гэж бодож байна. Ийм хоёр асуулт асууя.